1940. Миний яриг хэрсэн салтж байгаа л 5 дахь өдөр 2 сарын 6. Би өнөөдөр өглөө хичээлгүй. Ер нь өнөөдөр хичээлгүй угаасаа. Тэгээд өглөө 9 өнгөрөөж сэрсэн. Сэрчээд жоохон ном уншсан. Нөгөө нэг Солонгосын ханган гэж зохиолч байдаг байхгүй юу? Тэрний цагаан алтан гэж цагаан алтан Монгол тал гурван юм гэдэг юм тухай гурван сурал байдаг байхгүй юу? Тэгээд ихнийх нь болохоор одоо нөхрийнх нь үднэс бичдэг. Монгол тал болохоор хөргөө ахын үднэс гэсэн. Дараагийнх нь их чинь инхээ гэдэг. Тэрний амар тач. Жаз хөгжим сонслоо өглөөнөөс хойш. Тэгээд тийм л энэ да. Тэгээд Берлиозыг зүгээр дуугийн сонсч ирснээс биш ямар хүн байдгийг нь жоохон огт мэдэхгүй болохоор хайж үзсэн. Тэгээд нэг сүртэйч бас удаа юу гэдэг. Тэгээд нэрнийх нь утгыг олсон. Тэгээд South Africa төрсэн байлээ. Тэгээд 6 сартай хата тэнцэнээсээ нүгээд аав ээж хэлсэн болохоор 6 сартай нүгэж өгөх. Тэгээд англи очиж амьдсан байлээ. Хаан жилийн тэгэхээр марчиж. Ямар тач. Тэгээд би бас хоол хийсэн. Одоо нэг нүүрэндээ нарны тус төрөгчөөд хоолоо идчихэд гарч хичээлээ идэв юм уу? Өнөөдөр би юм өндөгтэй хуурга шиг юм хийсэн заяа. Одоо идэхийг аягандаа аяглаад 2 порц хийнгүүтээ нөгөөдхийг нь өөрийнхөө энэ авсан хоолны савндаа хийгээд тэгээд оройдоо идэж байгаа. Жагаад чи ер нь бол өчигдрөөс эхэлсэн л дээ энэ маань. Опа. Далан бицээ. New York City in 1940. Энэ баг одоо шууд өдрийн хоолндоо ганцаараа идчихэр л одоо нэгтэй авах. Наа идэж уухаа жоохон багасахгүй бол удаага гэхдээ дараа арай хийх юм байна. Би тэгээ хоолоос жоохон төлсөн л дээ яг үнэ хэлэхэд. Цараа оройн хоол. Хөрөгчин текстер нь бол ээж ихтэй хөрөгчин юм хийхээс өмнө халаах хэрэгтэй гэдэг шүү дээ. Хөргөх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр чигээ төвчий. Өнөөдөр ихтэй эмнэлэг явна. Би 3-аас эмнэлэг дээр цагтай байхгүй юу? Тэгэхээр эмнэлгийнхээ тэр хавцаа Starbucks Max-т суугаад хичээлээ хийж агаад тэгээд 2:40 мөчгээл гараад алхаад шууд эмнэлэг рүү явъя гэж төлөвлөж байгаа. Ингээд би нэрээ шин цэцэг авсан хантаа. Энд тэгээд миний дээр хийсэн барилын шавар байна. Та хөшгөө ахны New York City in 1940. нарны тосоод өргсөн. Өөрөө бодохоор гоё жигсэн орой ирээд нүрээ цэвэрлэхээс залхуу ирээд байдаг. Нүрээ будаагүй өдөр нүрээ цэвэрлэхгүй гэсэн үг шүү дээ. Гэхдээ давхар цэвэрлэх хийхгүй гэсэн үг. Өгтэй амар залхуу ирээд ах юм. Жохон хөвтчихүү. 12 болж шүү дээ. Йоо. Гата хөтөн байгаа л үү? New York City in 1940. 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 За би юу байлаа? Манер руу явлаа. Яг манай эмнэлгээс болон иргэл байна. 100 м, 200 м л баг. Нүрээ дүүл ингээл гарчихна. Зүгээр л шүү дээ. Жохон консилер төрөгчдөг юм. Ихтэй баг ялгаа гарахгүй хаа. Гэтэ яг надад өөртөө нь ялгаатай санагдана л да. Тэр нь баг хамгийн гол ялгаа наа. Би таксидтэй мүү гэж бодчих. Гадаа хүүтэн баг.
Танарт ялгаатай санагдаж байна. Надад ч баг ялгаатай санагдахгүй л байна. 6 градус байсан баха гадаа. Тэгэхээр нэлээд хөө. Тэгэд юу өмсөхөө биз. Чүнхэ бэлдэн. MacBook маань гайгүй цэнэгтэй. Уцаа жоохон цэнэглэж. iPad авч хүү яах. iPad маань 12 хүртэл нуус. Гэртээ үлдсэн тэр. Цүнх маань байна. Цүнхэнд маань 3 шүхтэйний ном байна. Зүгээр ганц хан зүйчдэг ном л авч. Энийг л ашиглах байх. Тэгээд ICP-ийн маань лекцерний дэвтэр байна. Пенал байна. Шугам байна. 0.50-аараа тодруулагч, өнгийн үзэг, арай тод ягаан үзэг, Apple Pencil, баллуур энэ. Тэгээд ийм жижигхэн бас байгаа. Алгуулсан гэж бод энийг аваад байж байгаа төрөө семестр алгуулсахгүй гэсэн чинь олчтой. Энэ collective voice гэсэн үзэг авчихсан. Үгүй биш. Тийм. Нэг пенал юм л их гоё л доо юм. Ягаа. Нүдний шил маань усны сав байна. Үлжим усны савтай болсон. Энэ бол маш сэргээд юм билий. Гатаа бүхнээс илүү. Гэтэ амт нь надад нэг таалагдахгүй байгаа. Экламаж юуна. Тэрий гоё явагдаад. Би нэр бичлэгээ эдитэлж бас болох юм гэж утсан. Тэгэхээр энийг авчи. Миний энэ цонхны дотор талын форманд 2 үсний болт байна. Тэгээд энэ пеналандаа хийж багтаагүй нэг ашиглахгүй юмудаас хийсэн. Цаасны утга тэгээд 0.5 запас штрих. Энэ мөнгөтэй балам энэ болохоор юм баг гласс шиг дөө зөө. Ийм. Тэгээд энэ болохоор баг уруулны нарны тас юу энэ SPF-тэй. Бэлгийн дэвтэр байна. Өмнөх бичлэгнээс өөр нэмэгдсэн юм гэх юм бол энэ чинь Монгол бичгээр 2 хуудас бичсэн байна. Тэрийг харуулахгүй. Гэрийн даалгавар бидалтуудаа бичиж авсан гэсэн байна. Бас чихвчээ хийдэг. Тэгээд болоод өө цүнхээ бол бэлтчихлээ. Цүнхэндээ гоё кичен авал хөрхийн тий. Наа цүнх чинь гэхдээ амар юм. Хэн хийхэргүй царайтай цүнх байгаа юм шиг. Арсан байсан бол гоохгүй. Энд амар зүгээр л ийм цүнх зөө. Functionality амар айтайхан байхгүй энэ цүнх. Энэ юусоо багтдаг байхгүй юу? Өөр ингээд цүнхнүүдэд хийнгүүт нэг үл ингэж босоогоор нь хийгээд нэг энэ дээд хэсэг нь гардаг эсвэл цүнх нь хаагддаг уу, цахилгаандагддаг уу? Харж гинөө. Тэгээд ингээд компартментууд таахгүй юу? Тэгэнгүүт энэ цүнх амар гоё байхгүй юу надаа. Юу нээр амар цүнх зөө. Харагдах байдал нь л нэг таалагддаг. Хөвгтэй одоо явах вэ? Танаас энэ ч өдөр болгон барьж явж байгаа юм чи. Functionality нь л. Үргэлжлүүл яг бүр амар зөө. Арай л том байгаа гэсэн. Миний уусаа commerce өргөж амар том шүү дээ. Тэгээ би ч яаж байгаа нэг жоохон бас том юм биш болохоор хэцүү харагдаад байна. Өргөвч юу нь л яг нөгөө all nighter хийж байгаа үед айтайхан юм гэдэг юм аа тэгээд өргөвчөндөө би солих хуцаас юу зэвлэх юм бол маск тастаа хийгээд тэгээд шүнжин номын сан зугаад унтаж унтаад тэгэхээр би таахгүй. Хуцаас үлээ мэ танд ингээд тавилаа. Чирэрэрээ. Үзмээ хаа өнгөтэй. Легийн гомслоо. Би энэ маркийг захиалж авсан байхгүй юу? Тэгээд энэ юм нөгөө paddingтэй марк байсан юм уу? Тэгээд би яг зурагнаас харчаа за амар юм байна да ингээд левчиг өмсөхгүй. Ингээл марк өмсчих юм гэж авсан чинь padding нь амар сонин заяа. Амар сонин байрлуулсан гэх юм уу? Амар доор заяа. Одоо ийм байх хэрэгтэй л гэдэг л энчээ заяа. Би баг энчээний мөнгөтэй харагдсан.
нэг шинэ хувцас авчихараагүй тэрийгээ бүр ингээд байхгүй болтол өмсдөгөө таа. Би бүр энэ өмнөд хэд хоног дараа өмсөж байна авснаас хойш. Гэтэ энэ нөгөөс аягүй айтайхан заяа. За мэ. Өнөөдөр ингэж гоцоллаа. Би одоо дээр нэг хөөх өнгийн хөрмөө өмснө гэж боддоо. Хүүтэнд тэгээд хувцалж чаддгүй юм дөө би. Би нэг дулааханд ч айлхтай хувцалдаг юм шүү дээ. Гэтэ дулааханд арай олон өнгөтэй байдаг байхгүй. Үгүй яагаад чинь тэр чигээрээ ингээл хөөх өнгөтэй. Тэгээд үсрээл хар өнгөтэй. Би сая таксид удаачлаа. Тэгээд энийг авч явъя гэж бодлоо. Би гадаа мадаа ирээч. Бичлэг хийж явж чадахгүй л дээ. Sorry guys. Гэхдээ нөгөө нэг ороод хичээлээ хийгээд суухтаа гаргаад тавьчих юм гэж сая бодлоо. Тэхэ готлоо юмсий. Карта авна. New York City in 1940. Нөгөө нэг тэр манерлоо нацсахгүй гэсэн чи амар жижигхэн заяа. Суухад юу маш тухгүй бахаар нь ойрхон болохоор шууд хайкули руу алхаад тэгээд зүгээр Starbucks дэвчлээ. Тэгээд бичлэг бол хийж чадахгүй юм байна уу? Sorry би амар хичээлээ. Одоо тэгээд 12:54 болж байна. Тэгээд 2 цаг хичээлээ юм байна да. Bye. Би амар хичээлээ гэсэн чинь нөгөө шинээр авсан үзэг маань юм хачин гараад заяа. Ингээд бүр үнэхэр бичиж болохгүй энэ үзэг заяа. Тэгээд энэ хардаа би тэгээд ийм журнал бичих гэж зөвөр өдрийн тэмдэглэл бичээд сүүлдээ уурлаад тэгээд ингээд ханзаа бас бичих гэж үзээд болохгүй сүүлд нь ном л уншсан. Not affected by this. Тэгээд дэмжтэй үзүүлчихэд ингээд нүдний шил сонгох гээд бас байсан. Candidate number 1, but I think it's too black, but I like the shape and how thick it is. I actually asked ChatGPT and the ChatGPT said that the thicker and angular frame is going to suit me, so I think it's the perfect description, but I just think that the color is too black because I'm like, I don't know, I have a brown hair and brown eyes and everything. Okay, this is the first one, okay? I don't know, it just looks too black, like compared to my everything. The glasses just stand out too much. I think if I like dye my hair black, it's going to be okay, but I don't really want to, you know? Candidate number 2, okay? It's just like this. The thing about this one is that I think it just blends out with me really well. It doesn't stand out. It doesn't scream. And, oh, it's my glasses. It doesn't scream. Yeah. And I think it really blends out well with my hair color and also my eye color and just everything overall. More angular. But I mean, ChatGPT was like recommending me to get more angular ones because I have no angle in my face at all. It's just all round and soft. So maybe I could try some angle. And I like that it's like printed, you know, the tiger or whatever. I think this one is more, I don't know, surte. I mean, I do like it, but I don't really know if it's giving me or not because I'm not really the cat eye glasses type of person. But I do think it's also nice. You know what? I think it's between these two because I'm not gonna get it. It's too black. Like that. And good. Okay. Now that I see, maybe the angular one was better, but I think it just fit me really well, you know, because I'm just really a soft person. But I really don't know the fuck. Өрөөмийн төргий. Өнөөдрийг би үнэхээр гайхамшигтай өдөр байлгах гэсэн боловч үнэхээр ямар ч гайхамшиг байсангүй. Одоо бол 9 болох гэж байна. Би тэгээ гэртээ ирснээс хойш юу нь бол их ажилгүй байсан л та. Тэгээ би сая заа ядаж босъё доо. Хогоо хасхыг да гэж бодоод нэг хасгаад авч хог байгаагүй юм заяа. Нэг хоосон усны сав байсан хгүй 5 литрийн. Тэрийг аваачиж хаях гад нэг хоосон 5 литрийн усны сав бариад гарсан боловч бис хогоо хаях гэж байгаад санаад үлээхтэн суучлаа. За тэжээгээ хайдаа. Хог хаях гэж байгаагаа мартаад ягаад чи зүгээр лифтэн суудсан. Тэгээд доошоо нэг давхарлаа бууцсан. Тэгээ нэг давхарт ингээ хоосон усны савтайгаа буучаад за зүгээр дээ гэртээ орё гэд тэгээ гэрлүүгөө орж ирчээд нөгөө анхнаасаа хаях гэж гарч ирсэн. Савтайгаа цугтаа. Үнэхээр бүтлэн бөхсөрөө ирэхс өдөр. За баяртай. Би цааш нь ярмааргүй.